Библийн сургаалуудаас алгасал баярт ямар утга агуулгадж байгаа юм бол гэдгийг судлая. Галат 1-р бүлгийн 6 дугаар ишлэл. Христийн нэгүслэр та нарыг дуудснаас ялгаатай сайн мэдээ рүү та нар ийм түргэн иргсэнд би гайхаж байна. Өөр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг уймуулж Христийн сайн мэдээг гойвуулахыг хүсэж байна. Христийн сайн мэдээг өөрчилж болох уу, болохгүй юу? Болохгүй байтал зарим хүмүүс Христийн сайн мэдээг өөрчлөхийг оролдоно гэсэн байна. 8 дугаар ишлэл. Харин бид эсвэл Тэнгэрийн зарлага илчч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал яах вэ? Тэрээр хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. Бурхан бидэнд ерөөл өгөхийн тулд сайн мэдээг тунхагласан. Гэтэл энэ сайн мэдээнээс өөр сайн мэдээ хүлээн авбал үр дүнд нь яана гэлээ. Хараагдана гэсэн нь үрдийн тамийн шийтгэл амсна гэсэн үг биз дээ. Тэгвэл огт байхгүй тамийн талаар дурдж, айлгаж сүрдүүлэхийн тулд иймэрхүү үг айлдсан байх уу? Ийм зам үнэхээр байгаа учраас л Бурхан хүүхдүүдэд там руу биш, Тэнгэрийн хаанчлал руу хөтлөхийг хүсдэг. Тиймдээ л Галат 1-р бүлгийн 6 дугаар ишлэлд өөр сайн мэдээ гэж үгүй. Өөр сайн мэдээ рүү бүү эрэг. Зөвхөн Бурханы бидэнд тунхагласан сайн мэдээ нь дотор л бай гэж анхааруулсан. Өнөөгийн ихэнх сум сайн мэдээ гэж их ярьдагч сайн мэдээ гэж яг юу вэ? Тодорхой тайлбарлаж өгнө гэхээр тэд нилээд сандардаг. Тэд сайн мэдээний тал дээр тодорхой ойлголтгүй болохоор тэр. Гэхдээ сайн мэдээг ойлгох тодорхой арга Библиэд байхгүй юу? Бүх хариулт Библиэд байгаа учраас бид хариултыг Библиэс хайх ёстой. Колоссай 1-р бүлэг 21-р ишлэлийг харъя. Хэдийгээр урд нь та нар ерийн үйлсийг үйлдэж хүндэрсэн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махбодынхаа үхлээр эвлэрүүлж өмнөө та нарыг ариун, уус эвгүй бөгөөд гим зэмгүй болгосон. Та нар итгэл сурлагдан бат тогтож сонсон сайн мэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болоо. Энэхүү сайн мэдээ нь Тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж Паул би үүний үйлчлэгч болсон билээ. Энд бид маш чухал сэжүүр оллоо. Паул юу хийсэн байна? Есүсийг аврагч гэж гэрчилж, шин гэрээ, амралтын өдөр, алгасал баярыг тунхаглаж, Бурханы хүслийг тунхаглаж явсан хүн хэн бэ? Илч Паул. Тэр тунхагласан бүх үйлс үйлдэлээ сайн мэдээний үйлчлэгчийн амьдрал гэж тодорхойлсон. Илч Паул сайн мэдээний ажлыг өөрөөр бас юу гэж илэрхийлсэнийг харъя. 2-р Коринт 3-р бүлгийн 6-р ишлэл. Тэр биднийг, энд биднийг гэсэн Илч Паулыг хамруулад Бурханд итгэдэг бүх итгэлийн хүүхдүүд, тийм үү? Тэр биднийг юуны үйлчлэгч байх чадвартай болгосон бэ? Шин гэрээний үсгийн бус, харин сүнсний үйлчлэгчд байх чадвартай болгосон. Биднийг сайн мэдээний ажил хийдэг шин гэрээний үйлчлэгч гэж тайлбарлаж байна. Колоссай 1-р бүлэг болон 2-р Коринт 3-р бүлэгт Илч Паул адилхан ажил хийсэн хэрнээ нэг бол сайн мэдээний үйлчлэгч гээд нэг бол шин гэрээний үйлчлэгч гэж хэлсэн байна. Тэгвэл сайн мэдээ болон шин гэрээ нь өөрөө эсвэл адилхан уу? Адилхан. Эцсийн дүндээ Илч Паулийн хийж байсан бүхий л тунхаглал, Бурханы хүслийг тунхагласан бүх нь сайн мэдээ, шин гэрээ юм.
тэрээр шин гэрээг тунхаглаж явсан. Дүгнэж хэлэхэд сайн мэдээ нь шин гэрээ гэж тодорхойлж болно.